хүн төрлөختөн хөгжлийнхөө түүхэнд маш олон гайхалтай нээлтүүдийг хийсэн. Яг л энэ уран зураг шиг. Энэ зургийг харсан хүмүүр зураачийн санааг тэр бүр шууд ойлгохгүй. Мэдээж хүмүүрийн бодол санаа өөрч гэлээ. Тухайн уран бүтээлчийн илэрхийлсэн санааг гадарлах хүн зөв. Энэ бол абстракт урлаг. Харин яг үүнтэй адил харагдах энэ зураг бол хүний биеийн эс. Мөн л төвөгтэй шинжлэх ухаан. Эмч бүр энэ зургийг хараад ойлгохгүй. Зөвхөн анатомийн эмгэг судлаач эмч нар л ойлгов. Хүний нүд 2 мм-ээс дээш хэмжээтэй зүйлсийг харах чадвартай бол дуранбай буюу микроскоп түүнийг хэдэн мянга дахин жижигрүүлсэнийг ч томрон харуулах шидтэй. Микроскоп бол эмгэг судлаач эмч нарын хамгийн гол зэвсэг. Хүний бүтээсэн бас нэгэн гайхамшиг. Хүний бие махбод бол өөрөө энэ гайхамшигын цогц гэж бид нар ойлгодог. Тэгэхээр хүний анатом буюу бүтэц зүй, за тэгээд түүний үйл ажиллагаа буюу физиологи, тэгээд өвчин эмггийн эсрэг үзүүлж байгаа хариу уур бол дасан зохицол гэдэг олон механизмуудыг даван туулаад өвчнийг эсэргүүцэх, өвчтөнтэй тэмцэх энэ процессыг явагдаж идэг. Тэгэхээр үнэхээр ийм гайхамшигтай организм. Хүний бие махбод гэдэг чинь эсээс тогтно. Эс нь хоорондоо нийлж байгаад эргэтэн болно. Нэг эргэтэн дотор хүний биед байдаг бүх систем тэр чигээр юм байна. Ерөөсөө одоо энэ амьд дотор ч эсэс тогтдог, амьд эсэс тогтдог нэг ч ургамал, микроб, амтан, мал одоо юу гэдгийг хүмүүний бие энэ болгон эсэс тогтно. Энэ эсүүдийн үйл ажиллагаа алдагдахыг л бид өвчин гэж хэлнэ шүү дээ. Хүний биеийг бүтээж байгаа тэр олон эрхтэн системүүдийн эсийн хэмжээнд явж байгаа. Эсээсээ цаашлах юм бол эдийн хэмжээнд, эдээсээ цаашлах юм бол эрхтний хэмжээнд, эрхтнээсээ цаашлах юм бол эрхтэн тогтолцооны хэмжээнд ямар эмгэг тохиолддог гэдгийг л эд эстээр нь судалдаг л энэ андгаа ухааны нэг салбар. За эмгэг судлалын шинжилгээ ухаан бол яг анагаахын шинжилгээ ухааны хувьд бол одоо суурь шинжилгээ ухаан. Тэгэхээр энэ өвчин эмгэг энэ өөрчлөлтүүдийг яг эд эсийн түвшинд судалж онш тогтоодог. Бүх эмч нар чагнуур зүгээд өвчтнийг ийм амьсгал зүрх судас юм байна гэдэг анхны оншийг тавьдаг бол манай энэ эмгэг судлаач эмч нар бол ерөөсөө микроскоп анхны энгийн будгаар энэ микроскопын дор анхныхаа оншийг бол тавьж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол энэ бол оншийг баталгаажуулдаг шинжилгээ. Тэгэхээр клиникийн бусад шинжилгээнүүдээр сэжиглсэн оншнуудыг энэ шинжилгээгээр баталгаажуулж байгаа гэж ойлгоо. Хүний биеийн эрхтэн бүр чухал. Онцлог шин чанараараа өөрийн үүргийг гүйцэтгэж байдаг. Үүнтэй адил эс бүр өөрийн онцлог, үүрэг бас тоо хэмжээтэй. Тухайн эс гэмтэх, тоон олшрох, эсвэл цөөрснөөс шалтгаалж хүний биед зөвөр илэрдэг. Тэгвэл яг ямар эс, яаж гэмтснээс болж өвдөд байгааг, ямар эмчилгээ тохирохыг, эсвэл эмчилгээ үр дүнтэй байгаа эсхийг эмгэг судлаач эмч нар эцсийн дүгнэлтээрээ оншилж баталдаг. Монголын анагаах ухаанд гарч байгаа ололт амжилт болгоныг баталгаажуулдаг, эргэлзээгүй бодлого ганцхан шинжилгээ ухаан чинь эмгэг судлал шин. Бид ингэж ярьдаг штэ. Энэ юм үйлчилдэггүй. Энэ өвчин эдгэрсэн эдгэргээгүй. Энэ үл зөвхөн биднээс ярианы төвшинг яриа. Энэ болгоны баталгааг бол эмгэг судлаач хийж өгдөг. Эмгэг судлаачийн үг бол хамгийн сүүлчийн үг байдаг. Бид бол ямар нэг дотоодны хавдар гэсэн хавдартай хүнд эмчилгээ бясалгалыхтэй бол зүгээр таамгаар энэ хавдар гэж магадгүй биш үж магадгүй гэсэн тийм юмар хийхгүй шүү дээ. Заавал баталгаажсны дараа их хүний идэрхтэн тавирна гэдэг чинь тийм амар юм биш. Тийм учраас энэ судлалын дүгнэлтэн төр бол ер нь маш нарийн. За хавдрын мөнгө тавиланг
эмчилгээний дарга тавилын хяналтыг бол байнга л одоо энэ эсийн шинжилгээний аргаар бол хинж явуулдаг учраас бол одоо манай хавдрын практикт, ялангуяа мэргэжлийн практикт бол эс судал бол юу салшгүй холбоотой байдаг. Энэ бол ганцхан задлан шинжилгээ хийгээд байдаг шинжлэх одоо ухаан биш. А яг амьд ах уу, амьд хүний шинжилгээг одоо уншийн тогтоод өгч тэр одоо өвчтөн яг эмчилгээнд цаг алдалгүй, үнэн бодиттой, эмгэг жамынхын дагуу одоо эмчилгээг хийх боломжийг одоо бүрдүүлж өгсөн ийм цар хүрээ томтой ийм одоо шинжлэх ухаан ер нь эмгэг судал гэдэг маань. Дотрын эмч гэхэд одоо дотрын чиглэлийг мэдчихийдэг. Тэр дотроо зүрхний эмч гэж байгаа, бөөрийн эмч, нүдний эмч гэдэг юм уу. Гэтэл эмгэг судлаач эмч чинь бүхэл одоо толгооны үснээс ахуулаад хөлний хумс хүртэл бүхэл ажиллагааг хийдэг учраас энэ хүн бол өргөн цар хүрээний мэдлэгтэй байж л цаашаага оншоо тавьж тэр хүний одоо эмчилгээний асуудлыг шийдэх хэмжээнд байдаг учраас энэ хүний ажил бол байнгын суралцах, байнгын дадлагжих ийм л асуудал тулгардаг учраас энэ мэрэгжлийг бол одоо хөнгөн гэж хэлж болохгүй. Бид сайн эмчтэй, сайхан эмчилгээтэй эмнэлэг ярьж сурдаг. Тэгвэл эмчнэр эмчилгээнээс урдж онош зүв байхыг л чухалчилна. Эмийн болон мессийн гээд ямар ч эмчилгээг эхлэхээс наана оншийг батлахын тулд биопси буюу амьд сорьц, цитопатолог буюу эмгэг эс судлалын шинжилгээг хийдэг юм. Амьд сорьцын шинжилгээний өвжилсөн эрхтнээс дурангийн аргаар эсвэл хатгах, цоолох, соруулах, наалдуулах болон месажлбарын аргаар авсан эдийн дээжид хийдэг оншилгооны арга. Харин эмгэг эс судлалын шинжилгээ нь гадна болон дотор эд эрхтэн шингэнээс зүүгэр хатгалт хийж бэлтгэсэн түрхэц, мэс заслын болон дурант багжаар авсан материал, шарх шархлаанаас бэлтгэсэн эсийн түрхэцэд хийдэг оншилгооны арга юм. Тэгэхээр хүний биеийн бүх эд эрхтэн эсийг таньдаг, өвчлөхөөр өнгө нь яаж хувирдаг, хэлбэр нь хэрхэн өөрчлөгддөг, тоо хэмжээ нь ямар үед өсч буурдгийг мэддэг эмчнэр бол эмгэг судлаачид юм аа. Зөвлөвл бидний сайн мэдэх Википедиа л гэсэн үг. Эс судлалын шинжилгээ гэдэг бол одоо хүний бие махбодоос эсийг авахдаа хатгалтын болон гуужлалтын гэсэн аргуудаар авдаг. Энэ болохоор өвчтөнд болохоор ямар нэгэн зовир шаналга бол багтай. Дээрээс нь бэлтгэхэд болохоор өвчтөнд болохоор бэлтгэл ажил маш багтай. Тэгсэн мөртлөө онцлогооны үр өгөөж, онцлогооны ач холбогдол өндөртэй шинжилгээний арга байдаг. Хүний эд бол эс хаана байна? Тэндээс гуужлалтын болон хатгаад одоо хэвлэлийг шингээ өрөмтлөх юм бол хатгалтын аргаарч гэдэг юм. Одоо бидний мэддэг өмөө зүйлсийн шинжилгээ бол гуужлалтын аргаар сойзоод авчиж байгаа шүү дээ. Гэх мэтлээ авч яадаг арга байгаа. Гэхдээ энэ бол бага тооны эсийг харж байгаа байхгүй. Энийг бол хизээ ядгүй хөхтөр одоо тийм олныг хамарсан тийм хүчсэн сэргийлэх хүслийг гэдэг. Нөгөөд нь нийт судлал гэхтэр бол гистолог гэдэг нэ. Тэр бол нэлээд том хэмжээнд ялангуяа хагалгаараа авагдсан хотоо ч юм уу, бөөр ч юм уу, уушиг ч юм уу тэгээд тэрийг бол харах нь шүү дээ. Энэ бол судал дотор бол хамгийн одоо топ юу гэдэг хамгийн л одоо нарийн уншиг одоо бүрэн төгс тавьчаал шинжилгээний арга нь багхгүй. Энэ микроскопын тусламжтайгаар эмгэг судлаачид нүдээр харж, оюун дүгнэлт хийхээс гадна асар их тохиолдол өвчний түүхийг тархинд хадгалж боловсруулсны үр дүнд зөв оншиг баталдаг. Энгийнээр тайлбарлавал ердөө л энэ. Гэхдээ энэ ажлыг хийхин тулд эмгэг судлаач хүн амьдралынхаа хэдий хэрэг хугацааг зарцуулдгийг та мэдэх үү? Олон улсад бол энэ мэрэгжлийг сурахад эмгэг судлаач эмч болохын тулд бол нийтдээ 10-аад жил суралцдаг. За 6 жил анагаахын их сургууль сураад тэгээ резидентийн 4-5 жилийн програмтай байдаг. Яагаад ийм олон жил сураад идэх юм бэ гэхээр гол нь энэ мэрэгжлийн хүмүүс анатоми эмгэг судлаач гэдэг маань эмчийн эмч гэж ер нь эрт дээр үеэс хэлдэг. Яагаад эмчийн эмч гэж байгаа вэ гэхээр амьд авахын шинжилгээ тэрийг онцлох гэж маш жижигхэн шар будаанаас жоохон шар будаанаас том юм ингээд ирдэг. Тэр жижигхэн одоо эдийн
жижигхэн хэсэг хилтерхийн дээр өнөөдөр тэр хүний бүтэн оншийг тавина гэдэг бол маш их өндөр хариуцлага шаардна. Хамгийн тийм одоо оюунлаг одоо тэгээд олон мэдлэгтэй ой тогтоол сайтай одоо нүдний одоо харааны одоо санамж сайтай тийм тодорхой бас өгөгдөлтөө хүмүүс энэ одоо асуудлын эмчилгээний нөхөөс биш. Одоо хэрэг аргын хүмүүс бол бараг гологдсон шүү дээ. За нэг 20 жилийн дотор сурчдаг, сураад уусчдаг тийм шинжлэх ухаан биш байхгүй. Ерөнхийдөө онлын олон талын мэдлэг шаардлагатай ангаах ухааны. Маш сайн одоо дүн шинжилгээ хийж анализ хийж чаддаг байх хэрэгтэй. Нэг одоо эмч ганцаараа шийдэд идэггүй, маш олуулаа хардаг, багаараа ажилдаг. Та сая сонслоо. 20 жил мэргэжсэн туршлагатай 2-3 эмгэг судлаач эмч таны шинжилгээнд дүгнэлт өгч баталдаг. Үүнээс өөр найдвартай оншийг ямар ч техник, тэрж бүхэл хиймэл оюун ухаанч хэлэхгүй. Учир нь тэд бүгд л хүний оюунаар бүтдэг. Хүний бие махбодоос шинжлүүлэхээр тайрч, өөлж, соруулж авсан эрхтний хэсгүүдтэй эдийн том жижиг хэсэг нь анатоми эмгэг судлаач эмчийн микроскоп дээр эдсийн төвшөнд онш дүгнэлтээ гаргуулах гэж очих хүртлээр нэгнээсээ харилцан хамааралтай лабораторийн 10 дамжлага ажиллбарыг туулдаг байхгүй. Энэ бол лабораторийн хэсэг. Энд эмнэлгүүдээс ирсэн эд болон эсийг нарийн дэс дарааллын дагуу лабораторийн техникч нар бэлтгэж боловсруулдаг. Микроскопоор харахад бэлтгэхийн тулд тухайн эдээс 1 см квадрат хэсгийг таслан авч боловсруулан лааны тосонд бэхжүүлнэ. Үүний дараа микротон буюу зүсэгч багжаар 5 микрон хэмжээтэй болтон зүсэж хамгийн их эд агуулсан хэсгийг сорьцын шилэнд наалдуулж авна. Эдийг шинжилгээнд бэлдэх үйл явц боловсруулалт нь онош зөв батлагдахын суурь болдог. Алдах эрхгүй юм ажиллбарууд байдаг. Яагаад алдах эрхгүй гэж тодтогч байна вэ гэвэл жишээлбэл цус шээсний шинжилгээ, дүрс онцлогооны шинжилгээ зэрэг зарим шинжилгээний ажиллбарын явцад алдаа гаргачих юм бол дахиж шинжлэх боломж байдаг байхгүй. Харин хүний эд эрхтнээс тасдаад авсан хэсэг дээр шинжилгээний явцад алдаа гарах юм бол дахиад тэр хүний эд эрхтнээс тасдаж авна гэсэн боломж байхгүй. Хавдар байж болцсошгүй ийм өөрчлөлт гараад ирвэл дараагийн шатанд бид нар эдийн шинжилгээ авч оншиг бүрэн батлана. За эдийн шинжилгээ аваад хийж идэл бас яг одоо яг ямар эсэс гаралтайч гэдэг юм уу энэ батлах боломжгүй байвал бид нар иммуногистемгээд цаашаага өөр нарийн шинжилгээнүүдийг хийж байгаа. Ийм технологийн дагуу шинжилгээний хариу таны эмчлэгч эмчид очиж онош батлагддаг. Тиймээс онош буруу зөрүү гарна гэж үгүй. Гагцхүү батлах боломжгүй онш гэж л бий. Гэвч энэ судлаач эмч нарын мэдлэг, ур чадвар, туршлагатай огтуос хамааралгүй. Учир шалтгааныг мэргэжлийн эмчээс нь сонсъё. Тэгэхээр одоо бол яг манай улсаас сорьцыг ингээд одоо гадаад шинжилүүлнэ гэдэг нь бол одоо манай эмчлийн чадамж муутай холбоотой ч гэдэг юм уу тийм асуудал биш. Хамгийн гол нь одоо тэр будж байгаа манайхна эдийн шинжилгээ учраас одоо олон төрлийн будгуудаар бодож шинжилгээ тэр одоо будаг онцлогын тоо бага учраас түүнийг илүү одоо наривчлан шинжилгээ олон одоо будгаар будуулж оншоо наривчлан тогтоохын тулд гадагшаа олон улс руу авч явж байгаа тохиолдол тоол бол өндөр байгаа. Ойрын зорилго бол бид нар энэ иммуногистохимийн шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх гадагшаага одоо тий өвчтнүүдийг одоо сорьцоо дээвэрлээд гадаадд очиж энэ оншоо одоо шинжилүүлэх гэдэг энэ байдлыг бууруулах нь бол бидний ойрын зорилго байна гэж харж байгаа. Энэ жижигхэн савнд хавдрыг илрүүлэхэд ашигладаг онош тогтоох будаг бий. Будаг бүр өөр өвчнийг илрүүлдэг. Нэг сав будгийг 20 хүний шинжилгээнд хэрэгэлдэг. Үнэтэй олд цовор учир зөв тамаг дэвшүүлж бодох шаардлагатай. Ингийн тулд мэдлэг туршлагаас гадна мэдрэмж маш чухал. Тиймээс л эмгэг судлаач эмч нарыг 6 дахь мэдрэхүүгээрэн ажилдаг гэсний учир энэ бизээ. Ерөөсөө нэг ингээд нэг
гистологийн материал биш. Энийг өөр дэлхийн эрдэмтэд зүгээр л дундаа л уншиж. Энд ямар нэгэн гадаад хэл хэрэг байхгүй. Би үүндээ илгээгээл тэгэл өгүүлэлтээ ингэхэд л яг таар. Одоо энэ дээр бол тэгэхээр энэ бол өөрөө ийм сайхан одоо хөгжмийн зохиол шиг л байхгүй. Ямар ч нотыг бол хэл шаардахгүйгээр ингээд уншдаг шиг. Гистологийн бэлтгэмлийг бол электрон микроскоп бай, гэрлийн микроскоп хараад хэн ч хэрэгэлзээгүй. Тэгэл одоо 100 эрдэмтэн нэг одоо микроскопын материалыг хараад бүгдээр ав адилхан төгөлдөг. Тэгээ энд ямар нэгэн одоо тийм буруу зөв гэдэг юм уу одоо зөрүүлсэн энэ тийм ерөөс гардаг байд ч тийм энэ дээр гайхал. Шаардлагатай тохиолдолд манай шинжилгээний нэг бас нэг авууштай юм бол сүүлийн үеийн одоо дижитал патологийн хөгжсөнтэй холбоотой бид нар гадаад орны мэрэгжил нэгтэй хүмүүстэйгээ нөгөө бэлдсэн слайдыг шууд тавиад одоо зөвлөлдөх юм боломжтой болсон. Тэгэхээр уг нь бол манай хүмүүс ингээл одоо өөрийнхөө шинжилгээг бариад тий гатгшаага яваадах шаардлагагүй байхгүй юу? Хүсэх юм бол бид нар тэрийг одоо гадны өөрөөр хэлбэл хүндлэнгийн хяналт тавиад өгөх боломжтой. 2022 онд бол бид нар эмгэг судлалын үндэсний төвөөс Хирошимагийн их сургуулийн профессор Инай профессортай хамтын ажиллагааг үргэлжлүүлээд бид нар 4 жил болж байгаа. За энэ профессор өнөөдрийг хүртэл бидэрт буцалтгүй тусламж гэдэг шиг ерөөсөө ямар нэг өн төлбөргүй өөрийн одоо сэтгэл зүрхээр монголчуудаа туслая гэсэн ийм хандлагаар бид нар явсан. 2022 онд 480-аад хүний одоо кейс байгаа. Гэтэл энэ нь бол маш их өндөр тоо. Энэ олон хүн гадаад руу явахгүйгээр гадаадын боломжтой байна гэдэг бол асар том бас хөрөнгө оруулалт л та. Цаашдаа энийг хөгжүүлэх гэх юм бол бид нар гадаад улс руу одоо бүр телепатологийн энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн гэдэг үнэхээр сэтгэлийн амьтан. Оншин тогтоогдохгүй өвчин эмгэгийн өмнө биеэс нь төрүүлж сэтгэл нь хямарч байдаг. Бушуухан л гадаад явж оншлуулъя, эмчлүүлъя л гэж бодно. Буруутгах гэсэнгүй. Гэхдээ боломж байгаа гэдгийг эмчнэр өөрсдөө ч хэллээ. Японы эмгэг судлаач Инай доктор эмгэг судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагааны нөхцлөөр 2 жил орчим үн төлбөргүй зөвлөгөө өгч ажиллаж байна. Гэвч хэдий болтол туслах билээ. Телепатологийг зөвхөн гадаад улс оронтой хамтран ажиллахдаа ашиглах юм биш ээ. Ялангуяа дотооддоо өргөн сар хүрээг хамарч хөгжүүлэх нэн чухал шаардлагатай байна. 2018年の5月から Япон улсын JICA олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2018 оны 5 дугаар сард Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжих ажлыг эхлүүллээ. Энд хамгийн чухал нь дүр соншилгоо болон эмгэг судлалын онцлогооны наривчлалыг сайжруулахад чиглэсэн сургалтыг үргэлжлүүлэх явдал байсан юм а. Энэ үед бид онцлогоо сайжруулахын тулд багш нараас тасралтгүй заавар зөвлөгөө авах нь хамгаас чухал гэж үзсэн юм. Иймээс алсын зайны онцлогоог нэвтрүүлэхээр шийдэж энэ хүрээнд нано зумер аппаратыг авч эмчилгээ судалгааны үндэсний төвд хүлээлгэн өглөө. Үүнийг ашиглан онцлоход хүндрэлтэй тохиолдлын датаг Хирошимагийн их сургуулийн эмнэлэг рүү илгээж онош тавьж эмгэг судлалын үндэсний төвд хариу буцаан илгээж зарчмаар л ажилласан. Эмгэг судлалын үндэсний төв бол энэ салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд бидний байгуулсан гэрээ эмгэг судлалын үндэсний төвийн хувьд томоохон амжилт дагуулсан ажиллаа гэж бодож байна. Эмгэг судлалын зай онцлогоог дэмжих нь зөвхөн нэг удаа хийгээд өнгөрөх ажил биш, тасралтгүй үргэлжлэх чухал ажиллаа гэж бодож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10,000 гаруй өвчин эмгэгийг бүртгэж кодолсон байдаг. Харин энэ шилтэй сорьцоос зөвхөн нэг өвчин эмгэгийг илрүүлэх онош тогтоох учраас эмгэг судлаач эмчнэр тэр бүх өвчин эмгэгийн үед эсэд илрэх өөрчлөлт, гэмтлийг судалсан, мэддэг, таньдаг байх ёстой. Сонсоход л толгойс экстрэм ийм ажлыг нийслэлээс гадна 21 аймгийн эмгэг судлаач эмчнэр өдөр бүр хийдэг. Тиймээс орон нутгийн иргэдэд заавал хот орж шинжилгээ өгч онцлуулна гэж цаг хугацаа алдаж илүү зардал гаргалгүйгээр эдийн шинжилгээ өгөх боломжтой. Харин телепатологийг орон нутагт хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэрэгжилтнүүд онцлсан юм.
телепатологийн салбар маань хөгжихлээр яах вэ гэхээр энэ хөдөө орон нутагт одоо энэ Skyner микроскопыг тавиад өгчих юм бол тэнцэнээс хөдөө орон нутгаас Улаанбаатар руу тэр оншийг заашгүй тэнцэнээс ирээд байх шаардлагагүй. Эндээ одоо телепатологоор явуулаад бид нар оншлоод оншийг цаашаага буцаагаад явуулах жишээтэй. Баянгор аймагт ажиллаж байгаа нэг эмч одоо хэцүү кейстэй тий одоо шийдвэрлэж чадахгүй одоо тийм сорцтой тулгарлаа гэхэд яг ганцаараа бие даан шийдвэрлэхэд бол төвөгтэй. Тэгээ одоо яг зөөр нэг шинжлэх ухааны технологийн дэвшлийг ашиглаад бид нар одоо яг тэр эмчийн харж байгаа микроскопоор харж байгаа зүйлийг зурагт буулгаад тэрийг интернетээр дамжуулж тий одоо эмгэг судлалын үндэсний төв рүү дамжуулаад энэ одоо шинжилгээнд дээр та ямар саналтай байна вэ? Ийм зөвөртэй байгаа. Би одоо энэ оншийг бол ингэж одоо өгөх саналтай байна гэж саналаа хариулээд тэгээ манай дээр байж байгаа зөвлөх багууд маань одоо энэ тохиолдол төр ийм нэмэлт шинжилгээ эсвэл одоо хот руу бүр татаж аваад тий бүтнээр нь харъя эсвэл одоо яг энэ тохиолдолд бол ийм оншийг өгөх боломжтой байна гэд алсын зай онцлогоогоор бол зөвлөгөө өгж ажиллаж байгаа. Орчин цагийн дэвшилтэт техникийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаанаас үл хамаарч тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгаа нь үнэхээр сайшаалтай. Гэхдээ оншийг батлах нь техник биш, эмгэг судлаач, эмч. Эмнэлгийн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг хэн хүнгүй л мэднэ. Тэр тусмаа энэ салбарт эмгэг судлаач, эмч болохоор зорж ирэх хүн ховор байсан. Одоо ч мөн адил. Бүгдээр хэлэлцвэл буруугүй гэж үг бий. Энд нийслэл, орон нутгийн эмгэг судлаачид тал талаас цуглжээ. Өнгөрсөн хийгээд өнөөгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэх энэ хүмүүс цаашид яавал зохихыг шийдэхийн тулд ярилцаж байна. Эмгэг судлалын тусламж үйлчилгээ цааш төгжүүлэхэд нэг 4 асуудлыг авч үзээд. Нэгдүгürt бол ерөөсөө энэ хүний нөөцийн хомсдол бий болцсон. Энэ ганцхан манай улсад ч биш. Тэгэхээр энэ эмгэг судлаач нарыг бэлтгэх, төлөвлөх, хүний нөөцөөр нь хангах. Нөгөө талдаа энэ эмгэг судлаач нарын хүний нөөцийн чадварыг одоо чадахжуулах. Яагаад гэхээр тэр шинэ техник технологи гарч байна. Тэрнтэй ноёлдуулж чадахжуулах, тэр хэрэгцээнд тулгуурлаж одоо тэр чадахыг өөрчлөх. Монголын эмгэг судлаач эмч нар цөөхөн байдаг учраас ерөнхий бүгдээрээ бүх л талын мэдлэгийг зайлшгүй мэдэх шаардлагатай болдог. Хөгжилтэй орны эмгэг судлаач нар бол одоо бүр төрөлжөөд нарийсан байгаа. Одоо юу гэдэг хоол боловсруулах замын эдийн шинжилгээсэн шинжилгээг зөвхөн хардаг. Эсвэл одоо амьсгалын замынх, эсвэл одоо элэгнийх гэх мэтчлэн төрөлжсөн байдаг. Биднэрт бол тийм боломж байхгүй, хөрөх чадвартай байх шаардлагатай байна. Тэгвэл манай Монголд болохоор эмгэг судлаач эмчрийн тоо цөөхөн учраас энийг ингэж нөө бүлэглэн салгах боломжгүй. Жишээлх юм бол одоо нэг эмч ганцхан эрхтнийг аваад ингээд судлаад явж идэл нөгөө эмч маань ажлаас чөлөөлөгддөг ч юм уу, тий гадаад оронд суралцдаг ч юм уу. Ийм нөхцөл рүү шилжих юм бол тэр тусламж үйлчилгээ бүхлээрээ тасалдах эрсдэлтэй учраас манай эмч нар одоо ерөнхий эмгэг судлал буюу бүх эмч нар маань бүх төрлийн сорьцнуудыг тойрог маягаар ингэж хараад байгаа. Эмч болохыг хүссэн хүн бүхний тэр бүр сонирхож, дурлаж орж ирдэггүй энэ салбарыг өнөөгийн төвшөнд хүрэхэд амьдралаа зориулсан Ахмад эмчнэрийн гавьяаг дурсахгүй өнгөрч болохгүй. Тэд яахаргүй төдийгөөс өдийг хүртлэх түүхийг бичлэлсэн. Энэ түүхийг үргэлжлүүлэх өөрсдийн шав нарааж сургасан. Ер нь 90 жилийн дотор бол энэ эмгэг судлаачны агуу их эрдэмтэд энэ төрж гарсан. Одоо эмгэг судлалын төвийн захирал Ашдорж гэж хүн байсан. За тэгэл манай Цэдэв багш, Галцог багш, Басанжи багш, Нацгадорж багш, Дармын Самбуу Хөрөв багш. Одоо энэ үеийн эмгэг судлаачд л энэ Монголын анагаах ухаан, Монголын шинжлэх ухаан нэг бол яг одоо үүрч яваа. Хамгийн сүүлчийн үгийг хэлдэг Балгаа нотлохыг гардаг энэ агуу эрдэмт дээр бид бахарх ёстой, мартаж болохгүй, мөгжөөлөх ёстой. За яг 60 оны ихээр анхны одоо хүүхдийн эмгэг судлаач эмч Б Гомб эмч бол зөвлөл бод улсад мэргэжил эзэмшээд ирсэн. За насан туршидтайх нь бол Д Даштурч гэж хүн анхны эмгэг судлаач эмч байсан. Тустай ганц нэг хүн биш, бүхэл бүтэн ийм цогцлбор байгууллага байх ёстой юм байна гэдгийг жинхэнэ
практик талаас нь үжиж шийдсэн хүнийг дагштурч гэж нэрлэдэг. Самбуу хөрвгээд энэ бас нэлээд одоо нэрд гарсан өөрийнхөө нэрийг Монголын ангаа ухаанд үлдээсэн. За тэгээд тэрний үе олон шавнар гээд бас зөндөө олон хүмүүсүүд байна. Одоо 1961 онд одоо миний багш, бидний багш байгаа Самбуу Бүрөө гэж эрдэмтэн их мундаг хүн, анагаахын шинжлэх ухааны доктор. За тэр хүн анх одоо Унгарт яваад 1 жилийн хугацаагаар Унгарт явж эдийн шинжилгээг эстэй нь хавсруулан сурч ирж Монголд анх нэвтрүүлсэн. Одоогоор ярих юм бол анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар байна. За энэ багш нар дотор хамгийн ихнийх нь Цэдэв гэж хүн байна. Цэдэв гэдэг бол одоо манай Монголын анагаах ухаанд тэр эмгэг судлалын салбарт анхны эрдэмтэн болсон. Эрдэмтэн болохдоо бас төв мэдрэлийн систем, уурга тархины аль нэгэн хэсгийг шинжилж судалж бас тэр үедээ бас гайхуулж явсан үндэс суурийг нь тавьсан ийм хүний нэр бий. Монголын анагаахын шинжлэх ухаанд оншилгоо, шинжилгээний аргыг наривчлан төрөлжүүлэн хөгжүүлэх, эмийн болон мессийн аргаар эмчилгээний үр дүнг сайжруулахад үнэлж боломгүй хувь нэмэр оруулсан эмч эмгэг судлаач нартай талархаж бас бахархах учиртай. Олон жилийн уйггүй судалгаа, шинжилгээний үр дүнд манай анагаахын шинжлэх ухаан өнөөгийн түвшинд хүрсэн юм. Судалгаа хийн гэхээр тоо баримт, бичиг цаас нүдэнд харагддаг. Харин эмгэг судлаачдын хувьд судалгаа зөвхөн мэдээлэл тоо баримтаар илэрхийлэгдэхгүй. Тэд нүдээр харж, гараар барьж, үнэрлэж, сонсож судалгаа хийдэг. Нэг юм нь манайх их өрхтүүлээд байгаа шиг санагдаад байна. Нөгөөх нь болох задлан шинжилгээтэй аутопси гэдэг шүү дээ. Энэ задлан шинжилгээ чинь бол өөрөө бол ер нь хамгийн шинжлэх ухааныг одоо урагшсан хөгжүүлж идэх нээлтүүдийг гаргадаг. Тийм арга байхгүй юу? Тухайлбал эмдэгт нас барсан одоо хүүхэд няраа их одоо насан туршид бүгдээрийнх нь нас барсан задлан шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоож өгдөг. Тэгэхээр зэрэг энэ цаашдаа нэгдүгээрт ямар өвчин дамгаалж байгаа, ямар ингээд нас баралтанд хүргэж байгаа. За эмч нар одоо өөрийнхөө тавьсан онш эмчилсэн өвчтөнд задлан шинжилгээний дараа маш гүнзгий дүнэлт хийж одоо цаашдынхаа ажилд бол анхаардаг. Эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа одоо шинжилгүүд, эмчилгээний төлөвлөгөө цаашид хэрэгжүүлэх бодлогот нөлөөлдөг ийм шинжилгээний арга. Жишээлх юм бол бид нар одоо Монгол одоо улсад нас орж байгаа тохиолдол тийм Монгол хүн ямар одоо өвчнөөр илүү их нас ороод байгаа юм бэ? Энэний эсрэг одоо ямар интервенцийн арга хэмжээ зохион байгуулах вэ гэдгийг л бид нар одоо гаргаж авахын тулд эмгэг судлалын шинжилгээ хийж байгаа. Одоо жишээлбэл хотоодны автортой нэг хүн бий байлаа гэдэг. Миний хотоодыг л дурангаар одоо аваад шинжилж авахаас биш. Бусад эргэтэнд гарцаа өөрсдөд мэдэхгүй шүү дээ. Тэр яаж мэдгүй гэхээр л одоо тухайн одоо нэг өвчний шалтгаантай нас орсон хүнийг л бүх одоо организмын одоо биеийн эргэтнээс судалж ижил тэнд нь юм гардам, нэнд нь юм гардам байна гэж мэдэх нь шүү дээ. Яг боддоор харах гэдэг чинь бүр маш өөр. Гадаргуугийн тэгшгэн, өнгө зүсний байдал, эдийнх нь хатуу, зөөлөн, хөвсгөр ямар өвчний үед ямар болгоод байдаг юм бэ гэдгийг харна. Ядаж ингээд гадаргууг нь харахад урсаад байна уу, тогтоод байна уу гэл ингээд шинж тэмдэг болгоныг хардаг. Энэ бол баг оншийн 50 хүртэл хувийг баг гаргана. За насан туршидээр авч ярих юм бол одоо улсын 3 дугаар төвөмбөг дээр жишээлх юм бол шигдээсийн төв, за тэгээд тархины харвалтын төвүүд гэдээ байгуулагдсан тийм. Энэ төвүүдийг яагаад байгуулад байгаа юм бэ гэхээр Монгол улсын хүн ам одоо тийм тархины цус харвалтаар илүү их нас ороод байгаа юм байна. Энд илүү одоо тийм нарийн мэрэгсэн тусламж үйлчилгээ хэрэгтэй юм байна гэдгийг энэ нас оролтыгаа бид нар судалснараа энэ одоо төвүүдийг барьж байгуулах, буцаага тусламж үйлчилгээг сайжруулснараа энэ одоо харвалтын шалтгаантай зүрхний шигдээсийн гаралтай нас оролтуудыг одоо бууруулж байна гэсэн. Альж салбарт өөрчлөлт, шинжилэлт, хөгжил дэвшил хэрэгтэй. Хөгжил дэвшил цагийн аясаар биш, хүний зүтгэлээр бий болдог. Энэ эмч нар өдөр бүр олон арван сорьцыг ингэж хардаг. Өдөр тутмын ажиллаа хийх явцдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа мэдээлэлээ цуглуулж, боловсруулж байдаг учраас
судлаач эмч гэж нэрлсэн нь дамжиггүй. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрлоос гадна хувь хүний хандлага, хариуцлага ихээхэн шаардна. Зөв онш тогтоохын тулд огтхонч сатаарч болохгүй. Анхаарал, төвлөрөл, тэсвэр, төвчээр, мэдрэмж, мэдрэхүй шаардсан ажил. Хэтийн зорилгын хувьд бол яг одоо олон улсад хийгдэж байгаа ген хоромсоомын шинжилгээ хийх, энэ ген хоромсоомын шинжилгээг нутагшуулах ийм зорилго бол байгаа. Эмгэг судлалын үндэсний төвийн хувьд бол энэ ген хоромсоомын шинжилгээг хийдэг бүрэн автомат тоногд хөрөмжин суйрлуулагдсан. Гэхдээ одоогоор бол будаг уруулж хангагдаж яг тогтмолжоогүй байна. Тэгэхээр энэ шинжилгээг тогтмолжуулах шаардлагатай. Энэ шинжилгээ ямар одоо ач холбогдолтой зорилготой вэ гэхээр яг ирсэн энэ хавдарт ийм төрлийн эмчилгээ буюу тэр бай эмчилгээ хийх юм бол хамгийн үр дүнтэй гэдгийг одоо зааж өгдөг ийм шинжилгээ. Өөрөөр буцаагаад энэ хүний тавилангийн тодорхойлж байгаа. Тэгэхээр яг энэ эсийн гаралтай, ийм генийн гаралтай, ийм хоромсоомын гаралтай эмгэг бол 5 жил амьдрах хугацаанд одоо тэдэн үеийн магадaltaй ч гэдэг юм энэ хүний тавиланг тодорхойлох, эмчилгээний наривчсан төлөвлөгөө боловсруулахад хамгийн чухал хэрэгтэй. Өвчний эрт үед нь онцлох, үүсээгүй байх үед нь онцлох. Нэр өвчин үүсгийн хүнд мэддэгдэх, зүгээр жирийн эмчнэрт харагдах, багжийн тусламжаар мэдэх энэ төвшнээс өмнөх үе гэж бас байна. Энэ төвшөнд Монголын эмгэг судлалын алба цаашдаа өнөөгийнхээс илүү шинэ төвшөнд гарч хөгжих цаг нь одоо болсон байна. Хөгжин гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Одоо ер нь хүн чинь хамгийн нотлогоотой эргэлзээгүй салбар дээр ажиллах сайхан шүү дээ, тийм ээ. Өөрийнх нь хийсэн ажил хэний ч эргэлзээ төрүүлдэггүй байх төвшөндөө очно гэдэг бол эмч хүнд, судлаач хүнд бол хамгийн сайхан зүйл. Тэгээ энэ бол ерөөсөө л шинжлэх ухааны хамгийн сүүлийн хэл, хамгийн сүүлийн дүгнэлт, хамгийн сүүлийн зураглал. Ийм шинжлэх ухаан руу, энэ салбар руу энэ залууч бол орж ажиллах нь болон бадаггүй. Эмгэг судлалын алба үүсний 90 жилийн ог дохио бид нар бол их олон одоо ажлуудыг бас энэ түүхийг харуулахын тулд цаашдаа бид нар яаж хөгжих вэ гэдгийг бол үндэсний зөвлөгөөнийг бид нар зохион байгуулсан. Энэ гарцсан дотор бол хамгийн чухал нь юу байсан бэ гэхлээр эмгэг судлалын одоо бүтэц зохион байгуулалт, энэ ганцхан эмгэг судлалын үндэсний төв гэж ярихгүй. Энэ Монгол улсад энэ одоо энэ эмгэг судлалын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа алба маань яаж хөгжих вэ? Энд бодлогын баримт бичиг зайлшгүй шаардлагатай. Бодлогын баримт бичиг дотроо бид нар бол зөвхөн одоо аль нэгэн хэсгийг хөгжүүлээд авах биш, бүхэл бүтэн институцаар нь одоо хүний нөөцтэй, техник тоног төхөөрөмжтэй, байр савтай, эрдэм шинжилгээ сургалттай ингээд цогцоор нь харж иж бид нар өнөөдөр хөгжнөө. Бидний зорж тэмүүлдэг сайн сайхан ирээдүйг эрүүл Монгол хүн зогцлох учиртай. Харин та бидний эрүүлийн хийн манаанд андгай тангараг өргөн, мэдлэг оюун, ур чадвар, тэсвэр төвчээр, туршлага, хандлага, хариуцлага гэд шандас шавхан ажилдаг хүмүүс бол эмч нар. Эмчийн эмч эмгэг судлаачгүйгээр энэ салбаргүйгээр бид ангаах ухааны хөгжлийг тодорхойлох боломжгүй. Учир нь эмгэг судлал бол ангаахын суурь шинжлэх ухаан. Үндэс сайтай мод улам сүндэрлэн салаалдаг шиг суурь сайтай шинжлэх ухаан улс орны хөгжлийн хурдас гурна байдаг. Ахмад судлаачдын маань суулгасан үр үндэс нь бат бөх байж, мөчр салаа хүрн нахиалж тэнгэрүүд тэмүүлэн ургажээ. Мөдхөн дэлхийн дээвэрт хүртлээ дэлгэрнэ.